За бүгдд нь энэ өдрийн мэнд. Олон жилийн өмнө Wano Arc-ийн төвчлийг та нартай хүргэж байгаа зогссон юм байлээ. Тэгэхээр бодлоо л доо. One Piece-ийг эхнээс нь одоо хүртэл үзэх юм жоо яригтай л байх л та. Тэгвэл би та нартаа One Piece-ийн бүр нийт 33 arc байдаг юм байлээ. Тайлж чадхаараа өөрийнхөө боломж болцоогоороо магадгүй ч гэсэн бүгдийг нь хүрэх том зорилго одоо өмнөө тавиад ингээ бичлэгээ хийж хэллээ. За мэдээж та нар маань аваг дэмжиж суугаа захиалаа лайк дараад үзээрэй гэж хүсье. Бичлэгээ таалан сууж тухлан сойрхоорой. Бичлэг эхлэхээс өмнө та нартаа өргөх форматаа танилцуулъя л та. One Piece-ийн анime нь нийт 1151 үлөө 50 билүү гарan аниме гарсан байгаа. За тэгвэл одоо нийт ангийн 137 анги нь filler анги буюу түүхэнд хамаагүй зохиолоос өөр тэгээд жижиг ангиуд мөн recap тэ өмнө юу болсон өнгөрснийг сөхөх гэх мэт ангиуд багтсан байдаг юм байна. За энэ бүх ангиудыг хасаад яг үлдсэн энэ баг 1000-аад ангийг та нартаа хүргэнэ гэж бодлоо. Окей, даа. За өмнө хаан зогссон бэ гэхээр хэдүүлээ яг Kinemon болон бусад самурай нар яг Onigashima арал руу хөдлөх гэж байхад нь Kanjuro одоо анханаас урагч байсныг хэлээд Momonosuke-г аваад ингээд цааш явдаг. За тэгвэл Kinemon болон бус нь Momonosuke-г алдаад одоо өөрсдийнхөө нөхдөд хүлээсээр цөхрөлтөө өрхийн даваан дээр одоо Luffy, Kid, Law болон бусад бүх хамсаатнууд гээд бараг 4000 зэрэг Kaido-гийн явуулсан бүсэлтийн зэргүүдийг бут нэргэн Onigashima арал руу хөдөлдөг. За энэ үеэр тэдний хамсаатууд нь баг багаар өөрсдийгөө илчилж одоо энэ цэрэгтэй нэгдээд илүү хүч нэмсээр л байлаа. Kinemon-ы бүлэгт хин нэг нь урагч гэдэг мэдээлэлтэй байсан учраас Kinemon-д албаар буруу мэдээлэл өгч тэднийг юм буруу бомтод хүлээлгэх одоо ийм төлөвлөгөө байсан юм байна. За Momonosuke-г аврах гэсэн оролдлогод одоо Kanjuro-гийн жинхэнэ хүч нь ил болоод нэлээд хүчтэй гэдгийг ч бас бидэнд харуулдаг. За энэ үед Momo Luffy-гийн үгийг санааж надад бити санаа зов би өөрөө амьд цухтаах болно гэж хэлээд тэднийг зоригжуулан бүгд яг төлөвлөгөөнийхөө дагуу Onigashima арлын зүг хөлгийн жолоогоо эргүүлдэг. За яг энэ үед Kaido-гийн нэг хөлөг Onigashima арал руу буцаж цэргүүддээ одоо дайралт ирж байна гэж мэдэгдэхээр явж байхад нь далайн доороос Jinbe гарч ирж одоо тэдний хөлгийг уртан би амлалтаа биелүүлээ шүү ахмадаа хэмээн дайнд амжиж ирдэг. За Jinbe Big Mom-ын далайн дээрэмчдээс гарч байгаагаа өөрийн биеэр Big Mom-д хэлэн буцаж ирсэн байсан юм байна л да. За ингээд нэг юм дэрсэн малгатууд бүгд бүтэн бүрдлээрээ ингээд цугларцгааж байгаамаа. За тэгээд үнийг тэмдэглэцгээе гэхэд дайны дараа том найр дээр болцгоё хэмээн Onigashima арал руу дайралтаа эхлүүлдэг. За дайны төлөвлөгөө хүргэвэл Onigashima нь урдаа байх орцоос одоо бусдаар 2 өндөр уулаар хүрээлэгдсэн байдаг юм байна. Тэгэхээр хідүүлээ уул даваад орё гэж Kinemon хэлэхэд Law харин 2 дахь шин төлөвлөгөө гаргадаг. За түүний төлөвлөгөө болохоор Kid болон Luffy-г төв үүдээр оруулъя. Тэд анхаарлыг нь маш сайн татна. Бусд нь арлын төв хаалгаар орж Kid Luffy хоёрыг үлдээгээд арлыг тойрон арын хаалга руу дайрнаа. Бусад үлдсэн хүмүүс нь Law-ийн амтаар усан доогуур шумбана. Мөн үлдснүүд нь уулан дээгүүр давнаа гэх мэтээр тал талаас нь дайрахаар ийм төлөвлөгөөг боловсруулад за ингээд төлөвлөгөөний дагуу тавталгааг эхлүүлдэг. За энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөд хамгийн урд ирсэн малгайтууд арал руу газарддаг. Харин Onigashima арлын дотор тэдний дайснууд нь айгүй том одоо Kaido-гийн найр болж исэн болохоор арлаар дүрэн тархаж бүгдэл сархад хүртсэн хагас огттой хүмүүс болцсон байдаг. За харин цайз дотор Queen өөрсдийнхөө одоо цэргүүдэд тунгуудахгүй Big Mom-ын далайн дээрмчид бидэнтэй нийтх болно гэж хэлдэг. Харин арлын гадаа Jinbe-г өөрсдийнхөө нэг болсон дэрсэн малгайтан босныг тэмдэглэцгээж нэг цомхон сархад хүртэн цааш бүгдээр уршилдаг. За дайралтад нэгдэн инхүү төв хаалгаар амжилтаа нэвтэрч Kinemon болон самурай нар 2 хуваагдан арлын баруун зүүнээр хуваагдж явлаа. Ловч мөн адил орж ирэн дайралт эхлэхэд Beast далайн дээр эмчээд юун дайралтанд бэлтгэхтэй Queen-ий том найранд оролцсон бүгд л найралцгааж явахад нь гиндүүл сэднлүү дайралт хийдэг. За ингээд гадны цэргүүдийг ялан дийлж чадчих байгаа. За Kinemon-ы хүчээр одоо өөрсдийнхөө цэргүүдээ Beast далайн дээр эмчтэй адил хувцлаад бүгд одоо төлөвлөгөөнийхөө дагуу хөдөлж эхэлдэг. Энэ үеэр Kanjuro Momo хоёр арлын газар доогоор орших нууц сонглоор орж ирүү явж байлаа. Franky харин нууц зэвсэг болох одоо машина гаргаж ирэн бүгд сун хамт цаашлдаг. Үслэгт ирэхэд Beast далайн дээрэмчэд найрлан цэнгэж Wano аралд байхгүй тийм их хоол ундыг өөрсдийн дураар хасгаж байхыг одоо ингээ харсан Luffy уур нь бүр дээцэгт өртөг. Анхны дайралтыг Zoro болон Kid эхлүүлж Luffy тэдний одоо газар тасаж байсан амтад буурцсан шүлгийг бүгдийг нь угаад тэдний өнгөлн дадлалт ингээд ил болж байгаа юм л да. Queen харин энэ бүгдийг сонсон тэд яаж шоронгоос орсныг гайхна.
Зоро Люфи хоёр дээр анхны том дайсан болох Апу гарч ирж өөрийнхөө жимсний хүчийг ил болгодог. Түүний чадвар нь чимээгээр дамжуулж долгион үсгэн хурц сэлэм шиг холоос хүссэн дайралтаа илгээж зүсэх гих мэтийн дайралтуудыг хийж чаддаг юм байна. Харин Кид өөрийнхөө чадварыг ашиглаж Апуд цохилт өгч чаддаг. Кид тэдэнд хэлэхдээ чихээ дар түүний дууг сонсохгүй байвал дайралт нь нөлөөлөхгүй гэж хэлдэг. За ийхүү цааш байлдан дэрсэн малгадууд ч гэсэн хідэн бүлэгт хуваагдсан цааш явсаар байлаа. Киллерийг шоронд байхад нь түүнүүд Ахмадынхаа аймыг аврах боломж өгөө. Энэ жимсийг ид химэн Смайл идүүлсэн үн дээр яг ил болж байгаа юм л та. За энэ үеэр Кинемоны бүлэг цайз руу орох оролдлогоо хийхэд хажууд нь байх том зайснаас Big Mom гарч ирэн Chopper-оос бусд нь нуугдж амждаг. Маркоч мөн Ванод амжиж ирч чадлаа. Big Mom-ын далайн дээрэмчид дахин нэг удаа Вано руу авирж байхад тэднийг Марко хараад бас л дахин нэг удаа арлын доош унгааж Марко Онигишима арлын зүг явдаг. За Канжуро Момог аваад Орожи дээр хүрэлцэн ирлээ. Некомомуши амжилттай аралд ирснээ мэдэгдэн лавч зорсон газар руу явсаар л байлаа. Chopper-ыг харсан Big Mom түүнийг дэрсэн малгайтан байна гэж тэдний хооронд хөөрхөн жижиг дулаан өрнөдөг л тоо. Харин Канжуро, Кайдо болон Орочид Онигишима арал дээр дайсан сэрэг ирснийг мэдэгддэг. Денжироч өөрийн даваа талаа ашиглан баг багаар тэд цаашсаар л байлаа. Пейж нэг Люфитэй таарч хоорондоо тулдахаар болдог. Харин Кайдогийн хүү Люфи ирснийг мэдэн түүнийг харахаар бүр яаран гүйжирдэг. Люфигийн пейж нэгтэй хийх тулаан ширүүсч Люфичтэй нэлийн хүчтэй цохилт хийж байхад Ямато гарч ич тэднийг ухаан алдуулж өөрийнхөө Кайдогийн хүү Ямато байна. Чамтай уулзахад таата байна дэрсэн малгайд Люфи хэмээн Люфитэй хамт цааш явж байгаа. Big Mom Chopper-ыг алдан цааш явахдаа Намигийн групптэй таран Zeus-ыг хайн Намиг ч гэсэн нэлийн үзэн ядсан байдалд араас нь хөөлөө. За энэ үеэр Page One сэрэн тэдний араас хөөдөг. Ямато Люфи хоёр нэг л ойлголцохгүй хоорондоо жоохон гар зүрүүлдэг л дээ. Харин том талбайд Орочи Момоносукийг барьснаа бүгдэд зарлан цаазаар авах аялдаг. Кайдоч Ямато Кайсар олохгүй байна гэх мэдээлэл аван уурлаж төв өсөгт болох найранд нэгтгэхэр очтгоо. Харин Ямато өөрийгөө эмгтэй болохыг мөн Эйсийг мэддэгэ Люфи тайлбарлан тэдэл нэг ойлголцож байгаа. За цайзын иргэн тойронд ээлжсэн мөрөлдөөнүүд босоор л байлаа. Ямато харин Люфид өөрийнхөө эрх чөлөөг л хүсэж байгаа. Мөн би Оден шиг болмоор байна гэж хэлэхэд тэд ойлголцсон цааш хамтдаа явна. За ийхүү Кайдо гарч ирэн өөрийнхөө нуус төлөвлөгөөг ил болгож Ваног тэр чигт нь үйлдвэр болгож Смайлыг хэмжээгээр үйлдвэрлэхээ зарлалтал Орочи үнийг нь эсэргүүцэхэд түүний толгойг авдаг. За ийхүү Орочи толгойг баг амьгүй болсон юм шиг цаашаа өнгөрөөд явж байгаа юм л та. Харин Кайдо Момоносукигийн царайг танихгүй байгаа болохоор түүний нэрийг асуухад Момо нэрээ хэлэхгүй гүрий цээрл байдаг бас жоохон ч гэсэн хуцаан те. За ингээд арлын гадуур Перос Маркото тулдахаар болж харин Момоносуке өөрийнхөө нэрийг чангаар хэлж өөрийгөө Одены хүүдгээ хэлчилдэг. Энэ үед Кинемоны самурай нар Кайдогийн ойролцоо ирж тэднлүү гинтийн давталгаа хийхэд Кайдод гимтэл өгч чаддаг. За энэхүү Кайдог 9 самурай нар газар руу унгаан том дан хэллээ. Ямато үлтигийн эсрэг тулалдаж Big Mom гарч ирэн Люфи рүү дайралт хийдэг. За 9 самурай нар Кайдог бараг л алгах шахдагч Кайдоос тэнийг хөрхөн сайшаа чаддаг л та. Сайн байна л гэдэг юм байна лээ. За харин Шинобу Момог авахаар нууцаар гитээд боломж гарч ирэхийг хүлээгээл байж байдаг. За энэ үеэр Кайдо луу болон 9 самурайг авч дээвэр лүү гардаг. Харин дээврийн ойролцоо мингчүүд бас нэгэн тулаан хийж байсан ч тэргээсээр гарч тэд бүтэн хөрөлтэй орон ийхүү ширүүн тулаан эхэлж байгаамаа. За яг энэ л үеийг Шинобу маань боломж гэж бодон Момог судлахаар доош буухад Кинг түүнийг анзаарч холын хол цохилддог. Харин Азар Момог гинжнээс нь жоохон ч гэсэн сулалж амтсан байдаг ба яг тэр үеэр Момо гинжнээс сулраад доош унахад Санжи Дунжаа Момог аваад Кингтэй тулдаг. Харин Big Mom Zeus-ыг намантай байхыг хамт хараад уурлаад араас нь хөөж байхад Брук Франки хоёр машинаараа хурдтай явж байх үед таарад Big Mom цохилт өгөн намыг авардаг. За зогтууч буй Момоносуке үлтийтэй таарад араас нь үлтий хөөхөд Ямато түүнийг авран тэд танилцдаг. За Намберсгийнх аврах том мангасууд гарч ирэн лазер бимээ ашиглан Намберсуудад бас цохилт өгч чадж байгаамаа. Франки штэ мэдээж тий. За харин Big Mom Франки руу дайрахад Жимбе болон Робин гарч ирэн Франкийг авардаг. За дээвэр дээр болох Жакийн эсрэг мингчүүдийн тулаан ширүүсч эхэлж байгаамаа.
За Luffy болон Zoro дээвэр рүү яаран Kaido руу явах гэтэл King болон Queen тэднийг зогсоодог. За дэрсэн малгатнууд бүгд нэгдэн Beast далайн дээрэмчдийн эсрэг тулаан инхүү эхэлж байгаамаа. За энэ үеэр Drake Beast далайн дээрэмчдийн нэг гигдэж байсан ч Drake нууцаар тэнгисийн зэрэг байсныг мэдэн Queen Drake-ийг алахаар завддаг. Харин Drake зүхтааж амждаг л та. Тэгээд зүхтаангаа Luffy-тэй тараад Drake түнд үннээ илэн нэг талд орохыг гуйдаг. За Drake харамсалтай хинч итгэдэггүй л дээ. За ийхүү дайралтууд тасралтгүй ирсээр Appo Numbers 2 нийлэн Zoro Luffy рүү дайран Zoro Drake-тэй бас хажуугаар нь хүч үзэж байхад Appo дундуур нь орж ирэхэд Drake-тэй нэг тал болохоо зөвшөөрж Appo хамтдаа болгож авнаа. Харин дээрээс нь Queen тэдэн лөө тусгай хороор хийгдсэн буугаар буудах ба өөрийн дайсны зэрэг хамааралгүйгээр буудсаар л байдаг. За энэ хор нь Ice Demon болгодог хор байх ба за ерөндөггүй бол за яанда үхэх аюултайг тайлбарладаг. За тэгээд цаашаа шилжүүл Peros эцэстээ Marco-тэй нийлж Kaido-гийн цэргүүдийг дийлэн цайцдаг ирж байгаа юм л та. Тэгээд Big Mom-тай уулзтал Big Mom түн тайлбарлаж байгаа. Бид нэгдсэн гэх үгийг сонсон шоконд орон өөрийнхөө зэрэгээ устгаад байснаа ухаарахад Marco тэдэнтэй тултгаас уур сонголтгүй болоод мөргөлдөн эхэлж харин Carrot яг үнийг анзаараад амжиж ирээд за Peros-гийн эсрэг Pedro-гийн өшөөг авахар тулалднаа хэмээн өөртөө хэлж байгаа. Арган тулдгүй ч гэсэн. За ингээд цайзан дотор Shinobu Momo хоёр Яматогоос цуцаар л байгаа. Яг өөрт нь тайлбарласан ч гэсэн Kaido-гийн хүү гэдэг үгийг сонсоод түүнээс амар айгаа цухтаагаал байгаа юм л та. За ингээд дээвэр дээр самурай нарч Kaido-гийн эсрэг дайралтыг хараараас нь оруулан Inosuke Nekomamushi хоёр ч гэсэн Jackie-г дийлэн хурж ирж хамтдаа Kaido-гийн эсрэг дайралтууд хийсээр байдаг. Тэд яг л Oden-ий хийсэн дайралтыг хэд хэдэн удаа давтаж амжилттай болгоход Kaido дайралтын үр дүнд газарт ухаангүй хөвтлээ. Харин цайз дотор Queen өөрийнхөө бүтээсэн хорыг гайхуулсаар л байлаа. Jinbe болон Sanji Luffy-гийн замыг цэвэрлэж өгөн гарч ирэх Beast далайн дээрэмчдийг нэг нэгээр нь буулгаж авсаар л байв. Kaido дахин сэргэн тэдэн рүү дайралт хийхэд Kiku нэг гараалддаг. За үйл явдал цаашаа цайз руу шилжиж цайз дотор Beast далайн дээрэмчд давууг авч эхэлж байлаа. Учир нь энэ нэг нүүрэн дээрээ нүд наасын юмнууд хоорондоо мэдээлэл дамжуулаад байсан юм байна л та. Харин Momo Shinobu хоёр үхэхийн даван дээр за яалтчгүй Yamato тэднийг авран ийхүү Яматотой нэгдэн хамтран цааш цутаасаар л байлаа. За төв зайзад бүхий л хүмүүс хоронд өртөж байхын ихэнд Chopper тэднийг идгэх ерөндөг байх л ёстой гэмээр ярилцахад Appo Queen ерөнгийг өгж байхыг бүгд анзаарч Appo руу бүр манай танаахгүй бүгд дайрч эхэлж байгаа юм л та. За харин дээвэр дээр Kaido хүн төрхөндөө орж тэдэн лөө дайралтууд хийж эхэлдэг. Үлти харин Usopp Nami хоёрыг хөөгөөд за амжилттай барьж аваад бүр яг Nami-г алахын ихэнд Nami үхээ мэдсээр байж Luffy бол хамгийн агуу далайн дээрэмчэн тэр бол далайн дээрэмчний хаан болгоолно гэж орилон за яг үхэлтэй нүүр тулгарч байгаа юм л. Яг энэ үед Tama хурж ирээд тэднийг авардаг. За Big Mom-тай хийх тулаан л орё л та. За Big Mom маань Marco-тэй нэг тулаан хийж байхад тулаан дундуур Peros Marco руу дайралт хийх гээд яг бэлдэж яхад нь Wanda болон Carrot нэгдэн түн рүү амжиж дайрдаг. За Peros жоохон ч гэсэн түүнийг яг газарт унгаж буулгаж авч чаддаг л та. Яг энэ үеэр Big Mom үүнийг анзаараад цайз руу цухтаадаг ч юм уу, цайз руу илүү уурлан яг цайзын гол руу явдаг юм аа. За ийхүү Yamato ч Momog цайзын гадагш гаргаж чадах ба цайзын дотор Chopper вирус өртөжээ. Вирусын тархалтыг удаашруулахын тулд Brook түүний хажууд байж бамбар барин дулаацуулж вирусын ерөнхийг олох талаар ярилцж байхад Big Mom орж ирэн тэднийг цочродгоо. За энэ үеэр Kikuгийн тасарсан гар дээврээс унахад Big Mom ч дээвэрлүү зүгэллээ. Sanji Luffy хоёр дээвэрлүү яарвчлан явхад Sanji дайсантай тарж Jinbe Luffy хоёр цааш явнаа. Дөрөвдүгээр давхурд ирээд 5 руу гарах шатыг бүр арайч олон цааш явлаа. За харин дээвэр дээр Kinemon Kaido-гийн эсрэг үлдсэн байхыг хардаг ба Kaido ч ядах юмгүй Kinemon болгож аван өөрийнхөө хүчээр Onigashima арлыг үүлээр бүрхээд агаарт нисгэж байгаа. За нэгдүгээр давхурд Marco ирсэн байх ба хоронд өртсөн бүх хүмүүст өөрийнхөө идгийх галыг таран вирусын тархалтыг удаашруулан Chopper ч гэсэн ерөндөг дээр ажиллах цаг гарч ирдэг. За 5 дахь давхурд гарч ирэхэд Jinbe дайсантайгаа таран Luffy-г цааш явахыг хэлэн өөрөө үлддэг. За Yamato Momonosuke өөрийнхөө Ace-тэй хэрхэн танилцсанаа ярьж өглөө. За нэг давхурд Marco Phoenix болон Zoro-г аван дээш явлаа. За Marco Zoro-г дээвэрлүү шидэн өөрөө King Queen хоёрын эсрэг тулалдаж үлддэг. За дээвэр дээр Kaido, Big Mom хоёр One Piece-ийг олох хүртлээр хамтрал байгуулъя гэж шийдэх ба Kid, Zoro, Luffy, Killer
гэх одоо адгийн үеийнхэн дээвэр дээр яг энэ хоёр гарч ирдэг. За тэднийг ярилцаж байхад Луфи ихний цохилтыг хийн Кайдогийн одоо хатуу арьсыг давж одоо түүнд цохилт өгч чадаж байгаа Кайдо болон Биг Мом гайхацгаадаг. За Зоро Киллер хоёр Кайдотой тулахаар болж үлдээд за үлдсэн Биг Момын эсрэг тулддаг. За ийхүү Луфи гэр дөрөвдөө ороод адгийн үеийнхэнтэйгээ хамт нэгдэн тэдний эсрэг дарилттай хийсээр л хоорондоо өрсөлдсөөр л байдаг. За Кайдо л уугийнхаа төрхөнд орж хэдэн лүү дарилт хийж Kid Law, Killer, Zoro одоо бүгд нийлээд Кайдо руу дарилтаа хийхэд Зорогийн хүчтэй дарилтын үеэр Биг Мом дундуур нь орж ирж одоо тэднийг ухрааж чаддаг. Харин Луфи дахин босож Кайдо цохилт өгөхөд Луфи хязгаартаа хүрч хэсэг амархаар болно. Зоро яг эвзэгтэй үед Луфиг одоо Кайдогийн луу болсон луугийнх нь хамнаас нь авраад түн төсөлт хийж өгөөд Луфиг авардаг. За харин Кайдо өмнө үнэхээр юм гаргаж ирээгүй байсан хагас луу хагас хүн төрхөндөө буюу хайбрид төрхөндөө ордог. За ингээд цаашлаад яг цайзд яг юу болж ийн бэ гэхээр Тама өөрийнхөө одоо Киби Дангог Beast далайн дээр юмшд идүүлж тэгээ нөө идүүлснүүдээрээ бас цаашаа дамжуулсаар байгаад өөрийнхөө юм хамсаатнаа нууцаар тэлсээр л байдаг. За ингээд тэд цааш явсаар Франки дээр ирж байгаа. Франки ч айхтар сэлэм гаргаж ирээд одоо дайснаа ялч чадчих байгаа юм л та. За тэгээд төв зайцад одоо Марко Кингтэй тулалдаж цаг хожиж байхад Chopper ерөнхий их орлогыг хийсээр л байгаа. За Санжи Ивидэ нэг Black Maria задуусаар л нүг эмхтэн юм болохоор зөхөж чадахгүй те. Яг ингээд өхийн даван дээр ирж одоо тусламж хүсэн ойрлоход Робин яг ирж түүнийг аварч чадчихлаа юм л та. Тэгээ Санжиж баярлан Робинд бүгдийг үлдээж цаашаа явж байгаа. За ингээд дээвэр дээр Луфи зороод 1 минут л хожоодог хэмээн одоо хэлээд Луфи цаг хожохоор цааш тулдаж байгаамаа. За тэгээ бичлэг таалагдсан бол лайка дараа суугаа захиалаад үзээрэй. Тун утахгүй 100,000 болох гэж байгаа юм байна штэ. Дараагийн бичлэгээр тун утахгүй уулзтлаа. Түр баяр та.